Эртхэн гэсэн чинь бас орой болсон байна уу? Ажил хийсээр хэтэл. Өнөөдөр өгөн жоохон эртгий чи гэж утсан чи. Байна уу болоо? Байна уу? Тэнийг чи байна уу байхгүй юу гэж гайхлаа шүү дээ. За амар хацгаа нөө лайв эхэлж байна. Өнөөдөр бид нар бас ёс зүйн талаар ярьцгаана. Өмнөх хичээлүүдийнхээ үргэлжлүүлдэг цааш нь үргэлжлүүлэхээр өнөөдөр эхэлж байна. Тэгээ өнөөдөр бол ерөнхийдөө бууралтайгаа өнөө цаг үеийн байдлаар хүмүүсийн ёс зүйн талаар ялангуяа миний одоо мэдээлэл авч байгаа гол зүйл маань энэ фэйсбүүкээс их мэдээлэл авж байна. Тэгээ фэйсбүүкээс мэдээлэл аваад ингээ харж яхад одоо сайн сайхан зүйлүүдийг түгээж дэлгэрүүлэхтэй жаахан сул муу тэгээд тэн дээр ингээд гарчиг өгдөг шүү дээ. Гарчиг өгөхлөөрөө за мундаг байна, бахархалтай байна, сайхан байна гэдэг цөөхөн үгээр л магтахаас биш маш их олон үгээр бол бас хэлж магтаж чадахгүй. Тэгсэн хэрнээ ямар нэгэн одоо муу зүйлийг ширлэх, муу зүйлийг одоо буруутгах болохоор төрөл бүрийн үгүүдээр янз бүрээр хэлж одоо тэрнийг муутгаж чадаад байна. Асуудал бэрхшээл бол хүнд олж байдаг шүү дээ. Олж байдаг. Бидний өмнө ярьжсэн үү? Өөрөөр хэлбэл ямарваа асуудал бэрхшээл бол бүх хүнд тийм үү. Энийг шийдээч гэсэн олж учраас бүгд тэн дээр анхаарал төвлөрч чаддаг. Шийдэгдсэн асуудал бол энэ надад боломж олдсонгүй гэж бодоод орхиж гээд тийм сэтгэл зүйн хачин үзэгдлээс үүдэлтэй шүү дээ. Тэгээд байгаа юм уу? Тэг би бүр гайхаад байгаа юм чинь. Тэгээд бас ингээ хүмүүс бас тэгдэхгүй. Сайн юмыг яахлаараа ингээ хитгэвгүй. Тэгээд үгийн баялаг бас их муу юм. Мундаг байна. Мундаг байна чи шүү. Тийм, ерөөхдөө шийдвэрлэжлээ гэдэг л үр дүнг тодорхойлохоос биш. Асуудал дээр бол шийдвэрлэхийн төлөө хүний тарихч идэвхтэй ажиллаж байдаг байхгүй. Тэрний ялгаа нь тэр юм байна шүү дээ. Жишээлбэл одоо засгийн газар сүүлийн үед энэ манай засгийн газарыг одоо маш ихээр муулж байна л да. Яг тэгвэл тэрний бас асуудал гарч ирсэн. Одоо харж хасаалтанд цаарласаа харж хасаалт руу орлоо. За дээрээс нь одоо ингээд хийж байгаа үйл ажиллагаанууд нь томоохон хэмжээний буруу үйлүүдийг хийж байна гэдэг ихээр шүмжилж ирж байгаа байхгүй. Гэтэл бас энд чинь одоо миний баярлж байгаа нэг хоёр зүйл ингээд жишээлбэл ноён уулыг одоо тусгай хамгаалтанд авлаа. Одоо бод архан цаазад болгож байгаа. Болголоо гэдэг юм уу? Бас ингээд шийдвэрлэж чадсан бас ажлууд байгаа байхгүй. Тэр нөгөө нэг асуудал бэрхшээлийг эрэлхийлэх чинь бидний сүнсний мөн чанар шүү дээ. Бидний сүнс чинь суралцах гэж ирж асуудал шийдвэрлэх юм бол нөгөө үнэлэхүй чанараараа гонгод болдог учраас тийм ямар нэгэн хар бараан асуудалтай зүйлд гэрэл гээгээ болж галбаж очихыг маш их хүсдэг. Тиймээс асуудлыг бүх сүнснүүд торгон хүлээн авдаг. Шийдвэрлэхээр чи шийдвэрлсэн юм уу? Ямар өөдгүй надад боломж гаргасаагүй гэж ханддаг та их хүн хамааралтай шүү. Тэгэхээр чинь цаанаас л сүнстэй л хамаатай юм биш. Ерөөсө бидний сүнстэй хамаатай. Ямар шог юм бэ? Гэтэ яа би энэний учрыг ингээд урд нь бодоод олохгүй таньс ингэ сонсч мэдэж байна. Мангар байна уу? Үнэхээр мангар юм аа би ингэ. Би гайхаад байсан. Одоо бодохоор ойлгомжтой болж байна. Одоо бодглохоор тийм юм байна гэж бодлоо. Өөрөөр хэлбэл яагаад энийг бодож чадахгүй байгаа. Тэр нээлттэй байгаа асуудал бол бүх сүнсэнд боломж олгож байна. Тиймээс нөгөө идэвхтэй үйлдэл хийгээгүй байгаа бүх сүнснүүд тийшээгээ анхаарал хандуулаад би ч шийдчихсэн, би ч гарцыг ноцсон юм шиг, би энэ дээр нэрээ мөнгөлөөлж хийсэн гэд хүсэж ирмэлзэл хөдөлдөг. Тийм үү? Хин нэг нь асуудал бэрхшээлийг шийдвэрлсэн байх юм бол надаас төрүүлээ тэрийг хийж эхлэв штэ гэж. Тэгтээ энэний үр өгөөж нь надад тийм үү? Эргээр цайнаар нөгөө тухтай байдлаар илэрх учраас баяр хүргэе гэд. Тэгтээ хүн асуудалд маш дуртай байдаг. За яг асуудал гэж бодод тэгвэл одоо нэг юм байна. За жишээлбэл нэг хүний одоо хэрүүл хийж байгаа пост байлаа. Авгаа нөхөр хоёрын хэрүүл хийж байгаа пост байлаа гэхэд тэн дээр маш олон хүмүүс оролцсон. Тэр гэр бүлийн асуудал тэнд ямар хамаатай. Гэтэл тэнд асуудал байгаа учраас сонирхоод байгаа юм. Тэгж байгаа. Яг л тэндний шийдвэрлсэн сүнс болчих гал үзээд байгаа юм. Тэг чин айгу бахархмаар гэр бүлийг чин мундаг шүү, сайхан гэр бүл шүү, ад шаргалт хүсье, өстө сайхан байна гэл тэгэл болоо. Тэгээд одоо бүр номнуудыг чи эрэлхийлэх юм бол тийм үү? Түүхэн дээр чи эрэлхийлт хийх юм бол маш их асуудалтай хүн авууга алдартай байдаг.
Маш их асуудал тооцсон номнууд маш алдартай байдаг. Маш их зовлон зүдгүүр үзүүлж байгаа кино маш алдартай болдог. Тэгэхээр хүн асуудалд асар дуртай юм тийм шүү дээ. Ямар их зовж байна гэдэг эдгээр нь сонирхол, шумбал, олон талаас нь бодоод тэр чинь нөгөө бидний сүнс хөгжиж байгаа гэдэг нэг илрэл зан учир. Тэгээд жишгэн та жижиг нөгөө Солонгос киноны хааны зовлон гайхаад байдаг шүү дээ. Тэр ямар их зовлон туулж байна. Яагаад би тэнтэй үзээгүй юу нэг кино гэж тухай ярина гэдэг тэр нэг боов молготой хаад чаана ингээд үүдэг. Тэр боов молгоо тий үнэхээр инээдтэй. Тий. Одоо инээдтэй. За хувцсан за бахи тэгэд тэднэрт юм юу эрх мэдэл олгоо. Нэг юм хийхлээр тэгэл юу хийгээл ингээд нэг бол ямар ч эрх мэдэлгүй нэг бол маш эрх мэдэлтэй тийм хоёр хүний л дүрийг ерөнхийдөө хараад байна. Тэгээд би энэ солонгосуудыг зовлон тожихтой их гарамгаа улс гэж бодож байгаа. Тий. Тэгээд тавтамжтай. Бүгд хор тавталтай, бүгд ой санамжийн асуудалтай, бүгд одоо хавмын асуудалтай тийм ээ. Тэр нэг зүгээр ч дуурлаж чад. Угаасаа нөгөө Янгорны үед солонгосуудаар ажил хийхээр шалтак тоочих нь дийлддэггүй байсан. Яг тэрэн шигэ зүгээр кино дүүрэн шалтак тоочоод яаж л хийхгүй байх аргаа угтдаг шиг. Манай монголчууд нэг жаахан итгэл бодрол хүү хаа гэж хийждэг байхгүй юу? Үү хаа гэж дайрчин. Тэгээ ажил ерөнхийдөө асуудалгаа дуусчих хаад байдаг. Тэгээд анхны тэр солонгост гэрээ хийсэн ноёд моёд болоо өстой. Амьдралдаа сонсоогүй олон зовлонгоо тэнд очиж сонсч ирсэн гэдэг ангааж алмарж ирсэн нь өнөө үед бас л давтагдж байгаа гайхалтай шүү. Сони энэ тэгэхээр үндэсний нэг тийм зан чанар байна уу? Бид нар бол битээ шалтак тоочоодгүй эндэн анхаар гэж яагаад яаж хийж яагаад олон зовлон шалтак тоочхгүйгээр асуудлыг шийдвэрлэдэг шүү дээ. Тийм үү? Тэгээ асуудал гарч ирэх юм бол маш хурдан шийдэхийг эрхэмлдэг тийм одоо зам төлөвтэй ардууд байдаг. Одоо энэ нь жоохон сүүлийн үед солонгосчууд олон шалтак тоочигч нар олон болоод байгаа. Тэгэхээр юу юм уу? Одоо та нарын цаг үед одоо жишээлбэл тэд нар ажлаас цугтахын тулд ямар арга хэмжээ авах вэ? Юу гэж хэлэх вэ? Өө 9 хүсэл 9-ийн 99 удаа давттал шалтак тоож чадна. За. Тийм юм болохгүй, ийм болохгүй гэлөө. Бүр болохгүй байгаад мөн хугархаа мөчөр хүртэл буруутай шүү дээ. Эсвэл ямар нэгэн тийм асуудлыг нэг дэвэргэд бадаргаж сүр бадраа дэвэргэд шалтак тоож байгаа юм. Жишээ нь би наацхан чинь хиймээр байна л да. Даанч өмнө нь ноён маань намайг 3 хоног хишигт гаргацсан учраас үнэхээр таймер хөрөхгүй байна гэдэг. Наа чи асуудал юм уу гэхээр. Тэгээд манай ихнэр одоо төрөгч байгаа. Тэгээд наа чи асуудал юм уу гэхээр төрөх нь ихсэн урдцсан гинэ гэдэг. Бүр ингээ асуудал хүндрээ. Сүултээ нөгөөх нь наа чи шалтак юм уу гэж хэлж чадхаа байлгүй хүндэрдэг учраас өөрөө солонгосуудыг ажилд орох хэцүү шттэ. Ер нь нэг бас одоо Японууд гэдэг чинь асуудлыг аягүй нарийн шийддэг ш. Нэг асуудалтай зурлаад тэрүүнийг маш одоо нарийн төлөвлөөд тэгээд яг ингэж хийнэ гэдэг ингээд заавар гарсан. Тэгээд яг тэрнийхээ дагуу л ингээд хийдэг. Тэгээд ямар нэгэн асуудлаа шийдвэх гэхээр за энд ингээд бичигдчихгүй юу, тэгжүүгүй юу гэж маш нарийн юм ба ингэж. Монголчууд бид чи асуудал байна, ерөнхийдөө цогхож хаялаа тэгээд болоо шүү дээ. За тэгэхээр одоо санаа зовж байгаа юм тэр нэг арай дэндүү ерөнхийдөө асуудлыг байна шүү дээ. Зүгээр л хохирлоор хэмжиж байгаа байхгүй. Хохирлтой асуудал уу, хохиргүйгүй асуудал уу. Хохирлгүй байх юм бол за байж л байг. Хохирлтой юм бол алаа хийчих гэл устгаа хийчих гэж шийдчихдэг. Ерөнхийдөө нэг тийм тойм ардууд шүү дээ. Тийм юм уу? За би одоо тэгвэл энд яг бодоод хүн хүслээ тоочно гэх юм бол аягтай болмоор байна. Аягн доор тавьдаг тавгтай болмоор байна. Тавгныхаа хажууд мөнгөн халбагтай мөнгөн халбаг маань өөрөө савтай, сав нь бас тавилгатай, тавилга нь бас ширээтэй гэдэг ингээд асар ихээр тоочж болно. Бид нар тэгэхэд эдийн хүс. Хэтэрхий ерөнхийлөх шинжтэй. Тэгэхдээ энэ давуу тал бас сул тал байдаг. Ерөнхийдөөсөө ерөнхий амьдралтай болдог нь монголчууд.
Наривчилсаар нягт амьдралтай болдог нь японочууд гэдэг шиг. Бид нэр ерөнхийдөө учраас асуудлыг гараан дээр нь шийдвэрлэх нь их байдаг. Нягталдаг учраас асуудлыг японочууд чинь адаг дээр нь шийдэх нь их байдаг. За японочууд гэхгүй ер нь Европууд бас адаг дээр нь за наатахыг чинь яаж төгсдгийг харж ээж дараа нь түүхэндээ бичиж гэж яагаад айхтар хохирлын үр дүнд хүрчээд байдаг. Улсын дэстэн байна. Гэтэл бид нэр асуудал болох гээд их удах юм бол их зовлон болно. Тиймээс одоо барын бамрыг багадаар нь баасны өмхийг шиндээр нь гэж тусаа их. Тэгэхээр энэ зан чанарыг бас бодож явах хэрэгтэй нэ. Хэрглэж болох юм тий. Аливаа нэг одоо асуудлаас хурдан гарах тулд. Тэгэхээр бид нар бол нэг олигтой юм хийсэн ард түмэн гэж үнэлэгдэггүй. Яг л асуудлыг багадаар нь шийдсээр байгаа дандаа овоороогүй үед нь нөгөө зовлонгоос гэтэлчдэг учраас нэх алдартай түүх бүтээхгүй та монголчуудын хувьд. Тэгэд одоо та нар хараа л та. Байшин байх гэж орно гэр бариад тий. Тэнийг төгс барьчихгүй гэр өрөөд тэгсгээд ингээд үү. Асуудлыг айгүй амархан шийдсэн. Ерөнхийдөө орогдох газрын асуудлыг овоолоо шийдсэн шүү дээ. Тэгсэн бэ. Гэтэл тийм асуудлыг хөндрүүлж хэдэн хүн хөлдөөж олж байгаад тийм бас нөгөө янз бүрээр барьж байгаад хүн байшиндаа дарагдаж өгч байгаад сүүл энэ нөгөө нэг асуудал уршигдуулах уулсан дэстэн чинь нарийн соёл үүсгэн штэ. Харин тийм. Бид нар чинь ерөнхийчлэх учраас нэх олон асуудал хутгалдахгүй. Сайндаа өлсхийн зовлонгийн асуудал даа л өдрөө бараад хооч хийсэн байхгүй. Ерөнхийгийн хүүхдүүдтэй ерөнхий болоод байна буурлын тийч бас зайлшгүй муу байна. Сайхан штэ. Яагаад сайхан гэж? Чи одоо энэ Америкийг л хараа л да. Тийм үү. Солонгосыг л хараа л да. Коронавитойгоо ямар удаан зууралдаж байна. Манайхыг хараа л да. Коронавиг мартаад одоо бэлтчихэж штэ. Тэр ич уулын хүндэстний хувьд ижилхэн асуудал байсан штэ. Тийм. Тэгээ бид нарт асуудал олдохгүй болохоор гадаадаас тэрвэрлэж ирээл. Тэгээ нөгөөх нь энд ирээд яг ижилхэн шийдээд гараан дээр нь шийдчихдэг учраас тэгээд нэг ерөөсөө нөгөө асуудал хүндэрж өгөхгүй. Тэгтээ тэгвэл засгийн асуудал их хүндэрсэн л дээ буурлаа. Одоо манайх харж ихсалт гэдэгт орцсон явж байгаа. Та тэрнийг мэднэ үстэй. Одоо гадаад орно. Тийм мөнгө угаалтын харж ихсалтанд орцсон. Одоо л баригдаж байгаа мөн. Тэ сайн нуунд олдсон биш үү? Одоо барьж байгаа юм уу? Гүй ихсэн. Тэр нэг онцгой чанар нь одоо баригдсан хүндээ ингээд юу авахгүй байгаа байхгүй юу? Тэр үнийг арга хэмжээ авахгүй, хохирлыг ингээд төлөвлөхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр эсвэл манай Монгол хохироог юм уу? Тэр чод юу гэсэн үг юу болоод байгаа? Би өсвөлдөө ойлгооч гэсэн тэр үний чи. Тэгээ нөгөөдөл нь одоо хичихгүй бас дахиад юу хийгээд байгаа байхгүй. Дахиад одоо төрд гарна гинэ. Тэр нөгөө хулгайч нар. За дээрэс нь манайхан ингээд хар тамхиг бүр засгийн газраараа тээвэрлэж явж байгаад тэгээ баригдсан бас Европт. Тийм нэг оногтой байж байна. Турк гэдэг улсад бас Германд баригдсан гэж байна. Европ борч авчид дамжиж байгаад баригдчихлаа. Тэр яг хөдөө одоо бас санаж авах юм шүү дээ. Нэг тоогод байж байгаа. Одоо л баригдаж байгаа юм уу? Одоо л баригдаж. Манай засгийн газрынхаа чинь гадаадад гарангуудаа харлангуудаа халаасны хулгай хийдэж шүү дээ. Тэр мөрөнд баригдаагүй юу? Тэр чинь жижиг. Тэгвэл одоо л томорч эхэлж байгаа юм байна да. Тэр чинь нэлээ жижиг юмнууд нь аюусаар гайхаад байгаа. Яагаад маф байгууллагатаас өмнө хаж ихсалтанд орчихвоо гэдэг. Маф нь байгаа байлгүй дээ. Байгаа шүү дээ. Манай маф гэдэг одоо яриад байгаа. Тийм засгийн газрын том мап биш ээ. Ямар мап? Гар хөл болсон жижиг мапууд байдаг шүү дээ. Байгаа. Тэд нар тэгэл нэг газар байгаа л хэлэвтэй. Жишээлбэл тэр мап нь яана гэж таны харуул. Юу яана гэж. Одоо тэр жижигэн мапд байх гэдэг шүү дээ, тийм. Тэр чинь хар тамхиг тийш нь зөөврлөөд энд ч бас ингээд тарааж ийн гэдэг чинь. Ерөнхийдөө байна шүү дээ, улсын их хурлын гишүүд өөртөө зөөврлөж ийн гэдэг чинь гар хөлгүй л гэсэн үг шүү дээ. Гар хөл байгаа бол жижиг мап байдаг байхгүй юу. Тэгэхээр гар хөлгүй өөрөө тээж байгаа баригдсан. Тэгэхээр яалчгүй жижиг мап байхгүй байна да.
Одоо ойлгож байна. Тэр нэг их байгаа юм уу? Ийм ихтэй. За манай элчин сайдын тийм үү? Элчин сайдын яамныхан гадаад элчин сайдын яамныхан өөртөө хөөрөх юм тэрнийг зөөнө гэдэг чинь гар хүлгүү гэсэн. Гар хүлгүү. Тэгэхээр нөгөө тэд нар зарагдах жижигхэн мап байх юм байх. Жижигхэн мап нөгөө нэг аюу хогийн савгүй байна штэ. Тэгэхээр өрөвдөлтөө байгаа байхгүй юу? Тэгээ өөрөө бүх хар ажиллаа хийж явж байгаа баригддаг юм. Хар ажиллаа хогийн саваач өөрөө хийж яах гэхээр чинь асуудлыг ерөнхийдүүлдэг тийм үү. За өөрөө зөчи гэдгийг зан гарч ирж штэ. Хиний гожид яар шиг би л энэ тамхиа өөрөө зөөхөс гэдэг. Ерөнхийдүүлсэн байгаа үедээ. Тийм биш үү? Ямар тэмэг юм бэ? Тэр чинь яг ингэх ёстой байсан юм. Уул нь бол тийм үү? Би чинь бол ноён хүн, тийм үү? За муу үйл хиймээр байгаа. Эдийн засгийн хөшгөрөг хийчмээр байна. За тэгэхээр бол муу нэрийг минь авах нь жижигхэн хүүхэд гүйлэгч, жижигхэн хүүхдийнхээ халаасанд хариуцлага үүрүүлчихье гэдэг ингээд жижиг гар хөлөө явуулах ёстой шүү дээ. Тийм бид дээ. Тэр жижигхэн гар хөлбөн эсвэл баригдсан болов. Тэгэхдээ жижигхэн гар хөлөө тэр яам дотор байлгах явах тий. Тэгээд тэгэхээр чи өөр газар байлуулж чадахгүй. Ерөнхийдөө өөрөө гарч игээд. Тэнэг гарууд байна. Одоо ойлгомжтой тэд нар чинь. Манайхын ерөнхийчлээд өөрөө үйлдэлдгээр ер нь алдартай байна шүү дээ. Ер нь гэхдээ эн чинь алдартай гэдэг юм бол та нараас л болсон байна шүү дээ. Та нарын өөрөө удам учраас бид тэр ингэж байгаа юм тэгдэг. Хүн төрлөختнөөс гаж занан тэр хөлөө зөвшөөр. Манай Чингис хаан чинь тийм үү. Нэг мөсөн төр байгуулч, нэг мөсөн төр байгуулч дахиж янз бүрийн төр байгуулж яах. Нэг мөсөн гэж өөрөө үйлцээр байгаад ерөнхийдөөсөө байгаад айхтар юм гаргаа иддэг. Яг тэр шиг алдаа гаргаж явахгүй. За. Тэр дамжлах багтай байдаг энэ монголчуудын зан л та. Тийм байна. Ягаад бол бид нар чинь дамжлаггүй гэр өргөнд амьдраа сурцсан. Тэгэхээр дамжих сэтгэлгээ байдаггүй. Тийм ээ. Ядтаа анхнаасаа дуу гэртэй биш тийм үү? Олон юм дамждаг өрөөтэй 0 тус мустаа байх юм бол үүргийн хуваарлалтыг их нарийн бодож эхэлж тэгээд тэр чинь одоо сүүлийн 20 жилдэл бий болсон юм болохоор баг бүрэн хэмжээгээр ч бий бодоогүй. Одоо ихэвчлэн дамжлаггүй байна шүү дээ. Тэгээд юу одоо нарийн тооцож бодохгүй юм уу? Тийм дамжлага тооцдоггүй байхгүй. Ерөнхийдөө нэг үйл ажиллагаа бодоод ахаас дамжлагт үйл ажиллагаа бодохгүй. Шууд ашиг олох мөнгө бодоол. Тэгэл аваад дамжлагаа бодохгүй. Тэгээ яг баригдсан л да баригдаад одоо тийм юунд орчих. Энэ ерөнхийдчлэн сэтгэгч нь тийм үү? Нөгөө цаг хугацаа хожих үйл ажиллагаа өтрлүүлэх тал дээр асар өгөөжтэй. Дааж баригдахдаа маш хурдан гэдэг ийм сүүдэр талтай байна. За. Тийм юм байна. Сонирхолтой тайлбарлаж л та. Тэгвэл одоо би ойлголоо. Яг би тэрнийг бодож чадсангүй. Тийм. Өвгөн над чи солиотойгоор осорж амаа бас их үзэгчтэй юм шиг байлээ. Тэрнийг хэдэн юу лээ 30,000 хүн ч гэнэ хэдэн гинч гэнэ үүссэн. Зарим нь магтаал зарим нь муулаад ингээд байж байна. Би бол ерөөсөө нөгөө орчин үеэр ярьдаг таамуу гэдгээс өөр муулуулах шалтгаангүй учраас үзэгчгүй байх гэж би бодоод байгаа шүү дээ. Алдаа их гаргадаг байж хог гэж. Тийм үү. Илийн солио юм яриад. Тэгэх юм бол олон сайхан хүүхэдтэй болохгүй юу? Даач нөгөө нэг чи онгод бишээ гэдгээс өөр шүүмжлүүлэх орон зайгүй хүн чинь хэцүү юм байна шүү дээ. Тэгэхээр та нөгөө одоо ярин дундаа бас хэрэгтэй зүйлүүдийг их авчулж ярьдаг учраас үзэгчгүй гэсэн үг байна. Харин тий. Тэр юм ярьж байгаа юм чинь алхийн шийдвэрлсэн энэ өвгний яриаг сонсооч ядг ингээд сонирхолгүй байхгүй. Би өөрөө асуудал байсан бол намайг дарах гээд ямар олон лам онлайнаар лүүжин тавьж явах бол. Би тэгж боддог. Жишгэн тийм үү би одоо богенага идтэй тамлгуудыг дуудаал ирэн штэ. Яаж үхэх инээ тэрэ яаж зүтгэр инээ тэрэ тэгж зов мов гэд ингээл нэг одоо лайв хашгирч тийм үү гэж бодоод байгаа. Тэгэх бол байж та тий. Бүгд үүсэх байх та. Тэгээд нөгөө манай лайвыг оруулах дурггүй нөгөө бөөгийн тавилан өгсөн. Тэр энийг хараа энэ овооч мөн чанар нь ийм зэтгэр штэ гэдэг нөгөө шүүмжлэх тал нь их өссөөд дэврээд үзэгч маань олон болно да. Тийм байна. Тэгэнгүүт ламдар гарч ирсэн. Наад мо тэр ингэ чинь хөөгөөд үгээл бүгдээрээ шийдвэр гаргаж ирээд үүрэл идэгээд лүүжин тавьж өгье. Айсав дараагийн лайв нь хизээ
Тэн дээр нь би шууд лүжин давид энэ төр гэдэг. Тэгээ маш олон нэг гэрте байгаа бөөнөр чинь галын засал хийж өгье гэдэг. Яа нүнэ тэгээ надыг ариутгах юм байна л да. Тэгээ Христийнхэн гарч ирээд ариун усаар цацаж өгье гэж маш олноороо гарч ирнэ. Асуудал тарих юм бол тийм байна. Ер нь тгий гэж бодгоод байна. Хэрэггүй би асуудалд дургу. Арим тэгэж өөртөө л асуудал удахгүй бол ер нь үзүүчгүй болж шээ. Тэг үзүүчгүй энэ төр нь хамаагүй шүү дээ буурлаа. Бид нөө зорилтод үүлээ хийж байгаа учраас буурлаа. Тэгэхээр сахилгуутаж болохгүй. Тэгээд арай сахилгуутаж болохгүй байна. Энийг би одоо хүлэн зөвшөөрөхгүй. Чамд одоо хязгаарлагддгийн хувьд чамд өнгөлөгддгийн хувьд тийм сахилахгүй үйл хийдэггүй шүү дээ. Тийм болохгүй тэр чинь. Тэгээд их сахилгуутлаа гэхээр ор хүнжилрүүл давхиж орж байгаа гэж тооцоо байна. Тэгээд зарим мэдээ сайтар хадуур бол уус төржнө гэхээс өөрөөр сахилахгүй таагүй шүү дээ. Тэгээд таныг бас амаа сайн мэдчихье гэж би зөндөө хэлдэг шүү дээ. Намайг нөгөө ширээний хүүхэн гэдэг нэг ганц огшлоороо уйлсан чи яаж ам хавчлаа. Хамаагүй ярьж болохгүй. Эн чинь бас нэг олон нийтийн хэрэгсэл болохоор арай гайгүй гайгүй. Бүр харин олон нийтийнх болохын тулд тэгэж дэггүүд шаардлагатай. Хэрэггүй. Сонсохгүй. Би энэ олон хүнтэй явах дургу. Байгаагаар л байх хэрэгтэй. Тийм учраас одоо та хамаагүй одоо замбраагүй байж болохгүй. Би тэгээд зарим одоо юмнуудаа тайлбарлахдаа одоо илүү их тайлбарладаг болж байна шүү дээ танд. Явж байхад хуучин цагийн ёс цуг гэдэг гамаа замбраагүй дах сэтгэлгээ нөгжөөгүй л дээ. Тэгэхээр бид хоёр ч энэ лайвер хоёлаа юу хийж байгаа шүү дээ. Ирээдүйн хойштоо зориулсан ерөнхийдөө хувь хүнийг яаж хөгжүүлэх вэ гэсэн уг нь тийм нэвтрүүлэг хийж байгаа байхгүй. Нэвтрүүлэг чинь юу чи яриа хийж байгаа. Яриа хийж байгаа. Тэгсэн хэрнээ дундуур нь ингээд илээ балаа юм бах юм ярьцдаг. Химээ нэгдэх гэрхтээ сайн ярьдаг болж байгаа сайхан. Ястан шууд одоо ярихлаар чинь бас үг орж ирэхгүй шүү дээ. Тэ бурлаа. За тийм юм жаа. Да өнөөдөр та юуны тухай одоо ерөнхийдөө тайлбарлаад байгаа гэж бодож байна. Үгүй эхлэхдээ л яриад нь шүү дээ. За. Сэтгэлгээний илүүрхэх болоод дутхгүй мөн чанар. Сэтгэлгээний тэр нэг хүн яагаад ядуу хүнд тийм үү муухай ашигладаг. Яагаад хүссэн үсэг баян хүнд долгож чаддаг. Тэр чинь өөрөө зохицуулааг байхад цаанаасаа багш гэхээр багшаа гэж дуурайд. Тийм үү. Тэгээд ийм сэтгэл зүйн юм үнэлгээ гарч ирээд идэг юм бэ. Яагаад өөрөөрөө хэмжээд өөрөөсөө доор өөрөөсөө дээр гингүүтээ доор дээрээ дээрлэх дээр нөгөө долгионох зан гарч ирээд идэг юм бэ гэсэн сэдв ярихыг хүссэн. За. Тэгээд тэрний эхлэл чинь энэ нөгөө юу аахгүй юу? Суурн нөгөө ерөнхийлөл байхгүй юу? Тийм. Ерөнхийдөө тэрний суурь тийм өнөө цагийнхтай харьцуулж ойлгуулахын тулд тиймэрхүү жишээ авдаг тийм байна. За манайх тэгэхээр монголчууд маань ерөнхийлдэг юм байна. За байж байгаа. Энд юу гэж ойлголоо. Орой минь лайв хизээ эхлэхийг мэдэхгүй болохоор үзэгч нар нь таач үзэж чадахгүй байна. Хүлээж байгаад хоцроод чамаагүй нөхөөж үздэг шүү гэнэ. Тийм ээ. Цаг зарлчаар хойд толгод доороо суугаад гар утсаа тэнгэр рүү далаагаад байдаг хүүхдүүд олширж байгаа учраас албаар цагийг зарлахгүй байгаа. Тий, бид нарт тийм юм болсон шүү дээ. Нөгөө цаг зарлчаа 15 минут хоцроод ихсэн чи би 15 минут хойд толгод доороо гарч чад гар утсаа нөгөө хүлээж авдаг юмыг нь тааруулаад оцгож өгөх шахлаа юм тарайгаад. Тий, тэгэхээр бас өрөвдөд юу ахгүй. Тэгээ энэ хадгалдаг учраас дараа нөхөж үзэж болно. Тэгэж найдаад бид нар аль болох одоо тогтсон цагт бус таарсан одоо аз бүхий цагаар хийж байгаа. Тэгээд яг ингээд товлсон цагаар хийгээд ирэх юм бол нөгөө төлөвлөгөөт довтлогч нар ороод ирнэ. Намайг үг болоод оюун санаагаар дарамтлагчд их орж ирнэ гэж би боддгийг. Бэлдсэн асуултад бөөнөрөө бууж ирнэ. Тэгээд ирэхээр чин энэ сэгсгэр шар чин намайг дарамтлах нь ихсээд ирнэ. Тэгээд ялчгүй асуудалд дургүй үг юм байна. Тэгээ удаан хугацаагаар яах юм бол би ядарна ш та буурлаа. Та бас ядарна. Тийм учраас би чин цагаа бас тааруулна гэдэг ингээ ажилтаа. Бусад хийх ажлууд зөндөө биш. Өнөөдөр гэдэгтэл
Одоо бид чинь бас бөөлн за өөр судар Модоо, номдор модоо тарина гэж зөндөө олон ажлуудтай зохицуулах ажлууд ихтэй байдаг. Гадаадынхантайгаа харилцсан, яриагаа өгөн, сургалтаа явуулна гэх маш их ажилтай байдаг шүү дээ. Тэрний хажуугаар лайв хийж байгаа учраас нөгөө бахан бие бас тааруулж ажиллаа хойрлохгүй болохгүй байгаамаа. Манай багш лаг уншдаг байна штэ. Суурцсан штэ. Гайгүй латиныг бас сурж байгаа. Тэгээд дээрээс нь нөгөө үрсүүдийн бэлгэсэн бэлэг том үсэгтэй учраас уншихад хялбар байна. Гар утсан дээрээс бол энэ үсэг нь жижиг байдаг учраас уншиж чаддаггүй байсан. Одоо бол сайхан том даргуур харагдаж байна. Сарвал бүрэг гарч байгаа байна шүү. Байна. За тэгээд юу ч Тэгээ латинаар уншиж эхэлж байгаа. Тэгтээ бас сайн биш. За тэгээд одоо бурл маань бас юутай айгүй гадаад үг хэрэгэлдэг болж байгаа. Сүүлдээ чинь харин муу байна. Харин тийм ээ. Гэхдээ заримыгаа одоо хаснаа хоёлаа. Гэхдээ одоо энэ гадаад хэлээ чинь бас сурахгүй болохгүй шүү. Жишээ нь инхүү баяра is watching гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд watching нь юу юм цаг юм уу гэхээр бишээ гэдэг байгаа байхгүй юу? Цаг бишээ одоо үзэж байна гэдгсэн үг юм уу? За тэгээ гिचэл яах вэ? Одоо бусад юм хий. Гол нь овоотаа хүүхдүүдэд бидэндээ үлгэрж жишээ монгол хэл бахархал болж байгаа учраас асуудал гаргаад яах вэ? Тийш дээ. Одоо үзэгчид бас тэгж хэлж байна. Таныг асуудал гаргаж болохгүй шүү гэж байна. Уул нь гаргамаар гэж байна. Одоо томоотой байна. Жаахан томоотой байна. Төгс асуудалгүй хүн гэж юу байх вэ? Тэгэхээр онгод бол төгсөрсний шин чанар гэдэг уул нь хүн төрөл рүү нэлээд бууя гэж би бодоод байдгийн. За та илүүрхийн тухай илүүрх буюу дутах гэж юм гэдэг. Тэгэхээр таны одоо илүүрх гэдэг чи одоо юу гэсэн ерөнхийдөө байх нь илүү гэсэн үг байгаа юм уу? Эсвэл өөр юм уу? Та монголчуудаар жишээ авсан шүү дээ. Илүү одоо манай монголчууд ерөнхийлдэг. Гэтэл энэ чинь ерөнхийлдэг гэдэг зан дээр чинь сайн болоод муу үр дүн аль нь байна. Тийм үү? Хүмүүс альва үр дүнд одоо сэтгэл зүйн одоо нөлөөн авахта нэг бол одоо илүүчрхсэн буюу хөөсөрсөн сэтгэл зүйн үр дүн, нөгөө бол дутсан буюу гоочилсан үр дүн өгөөд байдаг. Яг мөн чанарыг нь тогтоогоод хүлээн авах чадвар байдаггүй тухай ярих гэдэг юм. За дутх нь болохоор гойчилсан гэсэн үг юм тийм. Дутх нь гойчилсан гэдэг тэгэхээр чинь одоо тэр нэгний алдаан дээр тэр нэг алдаач гэхгүй шүү дээ. Алдаач гэхгүй шүү дээ. Үр дүн дээр гойчлож болно, үр дүн дээр илүүчилж болно. Гэхдээ яг үр дүний ерөнхий хэмжигдэхүүн нь өөрөө тодорхой бус байдаг. Тэгэхээр үр дүнг та юугаар хэмжээд байна? Одоо манайх чинь жишээлбэл юугаар өнгөц байна уу? Жишээлбэл одоо нүр царай хараад ямар хөөрхөн гоё юм. За наадах чинь нөгөө нэг уул нь ямар ч үр дүн биш хөөрхөн байгаа зүйл чинь. За. Энэ яз эрэгтэй юм байж эмэгтэй юм шиг яасан юм уу манчин наадах ч угаасаа үр дүн биш үү. Тий, наадхан дээр чинь сэтгэл зүйн үнцэг гаргаад байна гэдэг чинь өөрөө тэр нөгөө илүүрхэх үзэгдэл чинь багхгүй юу? Тэгэхээр тэнд бусд нь янз бүрийн хэлбэрээр яаж ингэ чи өөргөө илүү гэж бодоод байгаа юм уу? Илүүрхэх гэдэг чинь. За, ингээ би чамаатай тийшээ татаж өгье. За, чамаг говьд явж байтал нэг гэр тааралджээ. За, чи маш их ангад сангасан учраас тэр айлд орж ундаа тайлжээ. За тэгсэн чинь тэр гэрт нэг өвгөн нэг маш хөөрхөн том алагнуудтай 6 настай цэвэрхэн охин байж байна. За тэр цэвэрхэн хөөрхөн охин чамаад цай чанаад өгчээ. За чи ангаасаа тайлаад ажаалаа тайлаад сэргэж ирэвэ. За одоо охинд хэлэх үг чинь. Би юу? Яасан сайхан хамтдаа заажин гэсэн бэ. Баярлалаа. Хөөрхөн охин байна. Ямар ажилласаг юм тэргээл магтаж өгнө үстэй тэр нэг чинь. Ахируу одоо би өөрөө манай охинтой maaч зэйтэй ч юм адилхан юм байна. Яасан мундаг юм бэ гэдэг хин зааж өгсөн, хизээ сурсан, яаж сурсан гэл ингээл. Удаан тэгэл цаг нь угаа сууж байгаа юм чи олон юм ярина үстэй. Зөв үү? Буруу юу? Энд яаж юм би
илүүрэх чинь үү? Дутуурах чинь үү? Яг тийм. Чи илүүрэх чинь. Бидний магцныхаа төлөө илүүрэх гэдэг юм уу? Чи хөөрхөн гэдэг үгийг үнэндээ хэлэх шаардлагагүй байсан. Яагаад? Тэр чи хөөрхөн л байгаа юм биш үү? Тэр охин чинь хөөрхөн гэдэг зүс царай гэдэг, муухай гэдэг зүс царай гэдэг зүгээр л удамшлаас хамааралтай зүйл. Үр дүнд огт хамаагүй зүйл атал хүн заавал тэн дээр хөөрхөн юм бэ гэж далдганж идэг байхгүй юу? Энэ бол манай цаг үед цэртэй зүйл. Яг бол бид нэр төрхөө хизээж сонгодоггүй. Үйлээ сонгодог. Тиймээс зөвхөн үүлийн утгыг л ярьж байвал тэр илүүрхэх дутуурхах шинж байхгүй гэж байна. А тэн дээр бидний хизээж сонгож чаддгүй заяаны асуудлыг ярьж явах юм бол илүүрхэх дутуурхах шин чанар гарч ирнэ гэж. Одоо ойлголоо. Одоо ойлгож байна. Одоо ойлголоо. Тэгэхээр жишээ нь гоо мухлаа дээр их гардаг байхгүй юу? Бүр хүч чадлаар яг л боорчуутай адилхан энэ тэзүү цэргэн хурааж застдаг Эжен Чингис хаанд үнэнч тийм үү? Тэгээд эв ижилхэн насны эв ижилхэн биений залуу шүү дээ. Гэтэл гоо мухлаа дээр үнэхээр царайлаг гэдэг нь хэтэрхий алдартай болгодог шүү дээ. Эн чин илүүрхэл байхгүй юу? Гэхдээ хөдөлмөрийн хувьд ижил үр дүнгээр яг л боорчуутай адилхан үр дүн гаргагч шүү дээ. Гэхдээ борчуугаас илүү болгодог нь үнэхээр царайлаг ямар хөөрхөн юм бэ тэр зурсан юм шиг нүдийг хараа тормойсон тэр нүдийг нь хараа очиг тэр нүдийг нь хараа яасан цэвэрхэн царайтай би ямар гоё булчинтай юм бэ адилхан булчингууд байхад чинь дандаа тэгж нөлөөрдөг байхгүй юу? Атаахсан байна. Энэ атаахал биш энэ чинь үр дүнд шал хэрэггүй нэмэлт орж ирж байгаа байхгүй юу? Гэхдээ хэн илэрхэд байгаа? Бид нар илэрхэд байгаа. Хүмүүсийн сэтгэл зүйд тийм юм байдаг. Уус үр дүнд хамаагүй зүйлийг тэр чинь тоочоод цаанаасаа гарч байгаа юм чинь бидний буруу биш юм уу? Тэгэхээр энийг чинь устгах гэж нэг цаг үе чинь. Яг бодит үр дүн дээр тулгуурласан зөв зэгцтэй сэтгэл зүй бүгдэд боломж олгосон сэтгэл зүйн үндсийг гаргаж ирэхэд тулд тэр царай зүсээ чинь албадан устгаж байлаа шүү дээ. За тэгвэл би танаас нэг мас юу яаж байгаа байхгүй юу? За хэд хоногийн өмнө ингэсэн нөгөө осож ямаа гэдэг хүүхдтэй юм. Лайв хийсэн чинь тэнд ингээд маш олон хүн үзчихээ. Гэтэл тэрний одоо нэг 70-80% дургуутсан, гутаасан, доромжилсан тийм зүйл байна. За тэр 70-80% гутаасан, доромжилсан ихэвчлэн зүс царайнаас нь үүдэлтэй байгаа. Зүс царайнаас үүдэлтэй. За тэгтээ энд яаж хэн илэрхэд байна? Энд дэр бицэн хүн илэрхэд байна уу? Тэр осож ямаа илэрхэд байна уу? Чи илүүрхэх гэдэг үгээ ямар нэгэн байдлаар чамд илүү юм байгаа гэж бодоод байгаа юм уу? Үгүй нэмэлт хачрын тухай асуудал байхгүй юу? Илүүрхэнэ гэдэг үг нь. Та тэгтээ аль хүн дээр нь ярьж байна? Одоо хэлүүлж байгаа хүн дээр ярьж байна уу? Эсвэл хэлж байгаа хүн дээр нь. Одоо хэлж байгаа хүн дээр би одоо жишээлбэл за би тэн дээр жишээлбэл одоо дургуцлаа илэрхийллээ гэхэд би илүү үг хэлж гин гэсэн үг тийм. Илүү үг хэлж гин гэсэн үг. Тэгтээ хэлмээр санагдвал яг дургу үрээд хэлвэл яг эсвэл магтаад хэлмээр юм хэлээ. Харин чи илүү үг хэлж байна. Би илүү үг хэлж байна. Тэг хэлэхгүйгээд яах юм? Хэлмээр авт чинь. Тийм л асуудал гараад байгаа юм байна. Одоо ойлгох нь уу? Өөрөөр хэлбэл осорж ямаагийн үгэн дээр алдаа байсан бол чи хэлж болно. Энэ шууд үр дүнтэй хамаатай асуудал. Тийм биз? А дүр төрхөн чи яагаад толгоон дээр тархиа угалцъя гэдэг бол илүү үг нь байхгүй юу? Яагаад? Тэр чи сонирхоод асууж байгаа үст. Тэр үр дүнд ямар ч хамаагүй зүйл шүү дээ. Зүгээр одоо үзүүлж байгаа аашааг жаяг одоо маяг энтрийг одоо шүмжилж байгаа л үстэй. Тэр чин гэхдээ зөв л юм шаардж байгаа үстэй. Яагаад зөв гэж? Яагаад буруу гэж? Тэр чин болохгүй шүү дээ. Эрэгтэй хүн байж эмэгтэй хүн шиг гэдэг маяглаад авах юм бол муухай гарагдаж байгаа юм чи муухай нэг хэлнэ шүү дээ. Шал илүү юмд чи үнэлгээ хийгээд байгаа байхгүй юу? Тийм үү? Тий. Тэгэхээр би тэрний юуг үнэлэх ёстой гэж. Харин наад асуудалд чи худгалдахгүй тул би энэ дүрээ илэрхийлдэггүй байхгүй юу? Ягаад бол эднэр миний үгэнд анхаарал хандах биш. Тийм үү? Дүүрэнд анхаарад чи яагаад эмэгтэй хүн дээр бууж байгаа юм бэ гэж яриад байх учраас яриад байгаа байхгүй. Одоо хоолоо ингээд өөр нэг эмгэн орж ирсэн ээ. Эмгний яриагаар ярьснаа өөрийгөө өвгөн гэдэг өвөр монголоо гэдэг таныг тэгэд байгаа шүү. Тий. Шал дэмэ эн чи илүүдэл байхгүй. Уулан бэн үгээрэн ухагтхуун илэрхийлэх гээд байхад тэн дээр анхаарах биш шал дэмий шугамн дээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр осор жамаагийн хувьд тэр дэгмийн шугамыг авчих юм бол үндсэндээ ярианы утга нь бол тэнэг шүү дээ.
тий. Яг тэр үгийн утга, урайлга, тийм үү? Зорилтыг нь харах юм бол тэн дээр яг гол шүүмжлэл маань зогсох ёстой. Гэтэл нөгөө дүрээ илэрхийлдэг учраас осорж аваад дүр дээрээ илүү их одоо анхаарал өөгшөд өөгшдөг, хөөсөрдөг. Тэгэхээр тэрийг хөөсрүүлж байгаа нь одоо илүү зантай бид нэр байна гэсэн. Одоо ойлгоод. За тэгэхээр дутна гэхээр бас яг энийхээ эсрэг утгаа. За. Тийм хор хохирол гаргах үнэхээр бодит өгүүлэмж илэрхийлж чад байхад тэр нөгөө илүүдэл дээр нь анхаарад тийм үү яг хор хохирлыг эс хэлснийг нь дутах зам гэдэг. За тийм байна. Тэгэхээр одоо чиний энэ хэлсэн үг чинь энэ хийж байгаа үйлдэл чинь бусдад ийм одоо үлгэр дуурайл үзүүлэн энийг болох юм бол дахиад төрхөн дээрээ ч анхаарчихлаа. Өө ямар төвхтэй. За одоо бодоод тэгээ юу хий. Чиний ингэж ярьсан зүйл чинь болохгүй юм. Ингүүл яах вэ? Төрх ороогүй юм чинь. Тэр чинь дутчих гэсэн үг үү бэ? Бас хагас туул байна гэсэн. Яг л чи осорж ямаагийн яг ямар урайлгатыг огт мэдэхгүй л байгаа байхгүй. Би үздэгчгүй. Тэгчээд илүү хөвтэй л биш. Гэхдээ би тэнд орж яддагчгүй байхгүй. Гэхдээ хүмүүсийн юунаас ахтар тийм одоо маш их хэмжээний тийм юмнууд явсан болохоор ийм байдаг юм байна гэдэг чинь. За тэгээд нөгөө загдаа гэдэг тэн дээр бас маш их хэрүүл гардаг учраас тийм. За би загдагийн хувьд яг үндсэн ухагдхан ярианых нь хувьд зөвшдөг хүн. Гэхдээ тэр бол бүдүүлэг хүн. Ойлгож байна уу? Бүдүүлэг хүн. Гэхдээ бүдүүлэг гэхэр нь чин зорилго нь бол зүйтэй ухагдхантай байдаг. Одоо үйл ажиллагаа нь бол зөв гэсэн үг. Үйл ажиллагаа тэрийг одоо нэг чиглүүлж байгаа одоо нэг хэлбэр нь зөв байдаг. Харамсалтай нь юу гэхээр үгийн сонголт бусдыг буруушаах, өөрийнхөө зөвийг хэд одоо дөвийлгэх гэсэн илүү зангууд нь тэр хүний гутамшигтай болж харагдав. Тэгэхээр тэр бол илүүрхэх хүчирхийллийн өнгөтэй үг гэсэн үг. Тий. За тэгвэл дутх дээр энэ дээр юу гэж хэлэх вэ тэр хүн дээр? Үйлдэл огт илэрхийлэхгүй бусдын хүчинд автах юм бол бас л эн чинь дутж байгаа үзэгдэн шүү дээ. Тэгэхээр нөгөө боловсон бай гэдэг үг чинь энтэй хамаатай. Нийгмийн ёс зүй боловсон байдал маань өөрөө энэ цэвэр үйлдэлд чиглэсэн, цэвэр үр дүнд чиглэсэн зорилгод автцуулан ярьж ихэлснээс тэр боловсон ёс чинь гарч ирдэг байхгүй. Өөрөөр хэлбэл боловсруулалтын төлөө боловсон ярьдаг. За тэгэд бодоод үзэхлээр боловсон ёс гэдэг чинь ер нь өөрөө яг юу юм? Үр дүнд хүрэх харилцаа. Үр дүнд хүрэх харилцаа. Тэрнээс бол одоо жишээлбэл уучлаарай, ингээрээ, тэгээрээ тааламжтай байна гэх ингээл зөөлөн үгнүүд үр дүнд хүрдэг. Үр дүнд хүрэгдэг. За одоо ингэ тийм үү? За надад ингээд сүдэ цай авчирж игж байгаа зөөгч мэрэгчлээ хүүхэд ирж байна. За би тэр хүүхдийг зөөгчөө гэж дуудах юм бол бүдүүлэг хэрэг. Тэгтээ тэр чинь зөөгч шүү дээ. Тий. Тэгтээ би бүдүүлэг хэрэг. За. Тэг хин гэж дуудах юм. Тэр хин гэж. Хөөе хүүхээ. Наадах ч юм байхгүй. Миний хөө байхгүй юу? Учир нь би тэр хүнийг тийм үү ажил мэргэшил биш хүн гэдгээр нь харах ёстой. Тэгэхээр ингэ гэдэг чинь юунд болохоор нөө зөөгчөө гэд юу гэдэг чинь худалдагчаа гэд. Худалдагчаа гэвэл бас харин дандаа мэргэшил хараад байгаа байхгүй. Гэтэ тэрийг би хүн гэдгээр нь заавал харах ёстой боловсон ёсод бол. Мэргэшил биш, үйл ажиллагаа биш, хүн байхгүй юу? Надад хүн үйлчилж байгаа. Тийм учраас би хүн гэж хандах ёстой. Мэргэшлэр нь дуутахгүй тэрүнийг юу ахна штэ. Хүн гэдэг нь юм. За нэг өвгөн байл өвгөн гэдэг дуудах юм. Өвгөн худалдагч байл. Өвгөн худалдагчаа. Тэгэхээр чи мэргэжил даах гээд байгаа байхгүй. Өвгөн гэхэлэр чи шал тэнийг үстэй өөрөө нөхрөг дуудаж байгаа юм шиг. Өвгөн хархөн гэдэг дуудах юм уу? Юу гэдэг дуудах юм бэ чи? Ахмадаа. Манай үед бол тэгдэг байсан өөрөөсөө их хүнийг ахмадаа. За тэгвэл энэ ихсэ гэд. Энэ хүнийг бас ихсэ гэх юм уу? Ажаа гэж. Ажаа ихчээ гэж болдог. Ажаа ихчээ. Аня гэдэг үү. Би аниад дурггүй. Аня гэдэг.
стад орго. Аниа ч нүү тийм зэрэг дэвтэй эмэгтэй хүний нэр шүү. Ане гэдэг нь үү? Ане гэдэг маш олон хүмүүс нөгөө хүүхдүүд залууч сүүлийн үед. Энэ бол албан ёсны төрийн зэрэг дэвийг хүртчихсэн. Гэтэ дотн харилцаанд орож байгаа хүнд хэрэгэлдэг. Эмэгтэй хүнд хэрэгэлдэг. Эрэгтэй хүнд ч адилхан хэрэгэлдэг тийм үг. Эрэгтэй хүртэл ане гэдэг юм уу? Зэрэг дэвтэй гэсэн утгатай. Зэрэг дэвтэй. Зэрэг дэвийг нь би энэ удаа дуудмааргүй байна. Тэгэхээр хатантаа гэхээр ажил мэргэжилд дуудах гэдэг шүү дээ. Эсвэл манай хааны эхнэрээ гэж байгаа юм шиг дуудлага. Алж байна. Тийм байна. Манай хааны эхнэрээ. Хатантаа гэдэг чинь манай хааны эхнэрээ л гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэгэхээр би тэрийг өөрийнх нь мөн чанартай харьцмаар байна шүү дээ. За одоо би бүртөөг дуудъя л да. Хатантаа гэх юм бол би Тэмүүчний эхнэрээ гэж байгаа ялгаа байхгүй. Ойлгож байна уу? За тэгхийн тулд тийм бүртээ анаа гэдэг байхгүй юу? Бүртээ анаа. Тийм. Өөрөөс дүү учраас анаа. Өөрөөс дэйх юм бол өргөл таваад анаа байдаг бай. Ухамжтай юу? За. Би яг бүртөөтэй харьцмаар байна. Ажил мэргэжилтэй чинь биш гэсэн утгаар ялгаатай юм байна. Одоо ойлголоо. Бид нар бол жишээл худалдагчаа гэдэг ингээд тэгэхээр буруу бахан. Зөөгчөө гэдэг тэгэхээр үйлчлэгчээг бол буруу бахан шүү. Тэгэхээр залуу морил миний дөө хон тий бүсгүй энэ төр гэдэг. Бүсгүй хархнаа гэдэг. Хайраа гэдэг. Тэгэхээр яг тухайн хүний мөн чанартай харилцахыг эрхэмлэхэд нэг талдаа боловсон гэсэн байхгүй юу? Ажил мэргэжилтэй харьцаж чи ажиллаа хий би үйлчлүүлэгчээ хий гэж байгаа үед бол тийм хөндий харилцаа үүснэ. Тийм байх. Тэгэхээр бид нар энэ дээр бас алддаг юм байна. Үйлчлүүлэгчтэй явах юм байна. За тэгэхээр энэ нь яаж үр дүнд нөлөөлдөг вэ гэхээр тухайн хүний юутай харьцаж байгаагаас тийм үйлдэл гарч ирдэг. Тийм үү? Зөөгчөө гэх юм бол тэр ажил мэргэжил танд халдна. Тийм үү? Тухайн хүнтэй хандах юм бол тухайн хүний мөн чанар халдна. Сувлагчаа. Сувлагчаа гэх болно үстэй. Ажил мэргэжил шүү дээ. Гэтэ яг эмччээс ажил мэргэжил шүү дээ. Тэр чинь бүгд л тийг дууддаг шүү дээ. Эмчээс сувлагчаа гэж. Яг адилхан. Өөрөөсөө ажил мэргэжлээс өөр төрлийн харилцаа хэрэггүй гэж байгаа үед тийм л дуудлага гарч ирнэ шүү дээ. Багшаа байна. Тийм багшаа л гэж дуудсан шүү дээ тэр чинь. Гэтэ яг одоо ажил мэргэжлийн хандлага өөр илүү дутуу харилцаа байхгүй үед тэгж болно. Илүүг хүсэж байвал хүнчилсэн харилцаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бусдаас тухайн хүнд онцгой, тодорхой, одоо нэр хүндтэй тийм үү? Одоо дотн мэдрэмж төрүүлэхийн тулд яах нь хүнчилсэн харилцаа маань хэрэг болох юм. За чи удирдагч бай. За ажлын дарга байна. Ажилчаан гэдэг дуудаад байвал чамд ямар санагдав? Ажилчаан. Тэд нар чинь нэр юу дууддаг? Нягтлаан гэдэг. Нягтлаан гэдэг дууддаг. Нарийн бичгээ харуулаа гэдэг дуудаад байвал ямар вэ? Дуудсан шүү дээ. Харин дууддаг. Гэхдээ тэр бол хамгийн дорой асуудал. Удирдагчийн хувьд. Удирдагчийн хувьд. Ягаад гэвэл таны ажлыг дүүрэн төгөлдөр бүтээж өгч байгаа хүний нэр усыг шалтгаан мэдэхгүй явж байгаа гэдэг чи удирдах ирэхгүй хүн байхгүй юу? Удирдагчийн хувьд. Тэгэхээр удирдагч бол өөрийнх нь ямар ажлыг хэн хийдэг вэ гэдгийг төгс мэддэг хүн байх ёстой. Тэгэхээр тухайн ажлын талбарт ямар ажил хийдэг хүн ямар нэртэй вэ гэдгийг мэдэж байх нь тухайн удирдлагыг бүрэн эзэмшиж байгаа хүний одоо сэтгэхүйг бүтээдэг. Тэгэхээр нэрээр нь дуудаж болох нь. Тэгэхээр харуул дээр тийм үү бата тэгээд юу амгалан байна уу? Тийм үү? Асуудал гараагүй байдтай. Гэх юм бол энэ тухайн ажлыг хийж байгаа хүнд асар их итгэл бас хариуцлага болж чаддаг. Танихгүй хүн бол болно. Үйлчлүүлэгч бол болно. Тийм үү? Удирдагчийн хувьд хизээж тийм алдаа гаргаж болохгүй. За тийм байна. Хутлаа. Тийм байна. Өдөрс өдөр нүд нь нэгдэж чих хонгож байгаадаа таларгаж байна. Нүд чи хайрцсан байсан бэ? Чих нь айцсан байсан. Бид нарын одоо яг одоо өөртөө төлөвшүүлэх нэг сонирхолтой зам бол хүний хүншүүлэн тийм үү тухайн хүнд боломж байгаа гэж итгэн харилцах харилцаа юм. Гэхдээ мэдээж янз бүрийн харилцаа бидний амьдралд тохиодог. Тэгэхээр та өөрийгөө бусдад тийм үү тодорхой хэмжээний өндөр дотн одоо сэтгэл зүй үүсгэхийн тулд бусдад ч бас тийм сэтгэл зүй гаргах ёстой. За энд дэвштэй ани агаагаа дууддаг болсон. Бид гэхдээ ани гэд дуудлаар амар дургуй шүү дээ.
маш надад маш муухай санагдав. Яг ямар шалтгаанаар мэдэхгүй. Ерөөсөл тэр үгэнд дургүй юм уу? Магадгүй чиний нөө бага насны дурсамжид одоо ане гэж дуудуулдаг хүн одоо чиний мэдих хамгийн одоо нөгөө муу дур зэргийг гаргасан байж болно. Гэх мэтэр үү? Тий. Ихэвчлэн ийм нөгөө нэг үгэн дээр одоо дургүй дуртай гэдэг яг шалтгааныг хэлэхгүй үед хүүхэд насанд тухайн одоо үгэн дээр оногдож байсан хүний дүр төрх муу байсантай хамааралтай байдаг. Тийм юм уу? Тий. Жишээ нь ага гэдэг нэг хүн дуудахад нөгөөх нь одоо махнядлагч баян биеэс нь цус унирдаж явдаг шалтгаанаас болоод ага гэдэг үг ижигшдэг хүүхдүүд байдаг. Гэх мэт юм байна тий. Тэгээ нийт юунууд ерөнхийдөө тэгж дуудсан байлээ. Жигшүүр нөгөө тэр үгэнд л цоожлогдсон учраас тэрийгээр хэлэхээр нөгөө сэтгэл зүйн өргөс болоод байгаа тохиолдол байж болно. Тэр бага насныхаа нэг мартсан байж болох юм тий. Мартсан байж болно. Гэтэ тэр нэг айгүй сонин тийм юу байсан. Одоо жишээлбэл тэр айгүй бүдүүлэг ёсол бүдүүлгэлтэй бүдүүлэг нь тохиолдсон байхгүй яг миний хувьд. Одоо миний нэг одоо танил дүүтэй ингээ найзалж ирсэн залуу надад анх удаа уцаар ирж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь надад айгүй айтайхан ирж байгаа байхгүй. Анаа гэсэн чи би буурлаа. Би хэзээ чиний анаа байсан юм. Айгүй уурлаа. Чи энэ дээр бүдүүлэг байсан. Би бүдүүлэг. Чи бүдүүлэг байсан байх. Харин би бүдүүлэг зам гаргасан байхгүй. Гэтэ тэрний үгийг сонсоод бүр цаанаас амар их уур хүрээд бүр тэгж хэлээд ингээд чинь хятад үг биш кедан үг ээ. Аниа бол кеданы өргөмжит ахай гэсэн одоо цолтой эмэгтэй хүн цолтой хөөн гэсэн утгатай үг. Хятад үг биш кедан үг. Кедан үг гэж шүү. Хятад биш байна. За тэгээд нэг юм надад тохиолдож ирсэн. Тэгээ чи их бүдүүлэг байсан байна. Бүдүүлэг байхгүй яхаа. Одоо ч би ани гэж дуур хүрдэг. Би чиний ани юм уу гэд. Нэг сонин. За тэгээд юу ч наа. Бие барьж өнгөрч дипломат байх энэ төр гэдэг. Тэгээ сэтгэлгээ задрах тусам бие барихгүйгээр хандлаганд хариу үйлдэл өгөө сурчдаг. Мэдлэггүй харилцаанд ороогүй хүмүүс л бие барих шаардлагатай болдог. Мэдлэг тэлэж ухамсар дээжлэхийн тулд өөрийгөө зөв зохистой яаж илэрхийлэх вэ гэдэг туршлага хүн суудаг учраас бие барих гэдэг үгийг чинь би таалахгүй байна хүүхэ. Ойлгож байна уу? Тийм байна. Чи хэдий хэмжээний одоо мэдлэг одоо чадвар өөрийгөө хүндлэх сэтгэл зүй бусдыг хүндлэх хандлагатай болон төдий чинэл бие барихгүйгээр үзэл бодлоо бусдад зөвөр хүргээс урчдаг. Энэ үед зөв үр дүнгууд яг л бороо шиг асгардаг юм да. Тэгэхээр нөгөө амьдралд нөгөө сөрөг хэмнэлгүй болчихно гэдэг чинь юм үр дүнтэй шүү. За тэгэхээр энэ мань өөрөө би өөрөөсөө ямар хэм гаргаж байна. Тэгэхээр нөгөө харилцагч байгаа хүнд бас юу гэж байгаа нөлөөлж байгаа юм байх нь шүү дээ тийм. Энэ хүүхэд тоглож гин ууртай хүн байх чи ягаа уурснаа бичээрэй. За харъя цэцэгтэй хүүхэн ягаа ууралсан бэ? За тэгээд юу яаж чинь илүүрхэг гэдэг учир дутах гэдэг учир тэр авиртай холбоотой нэг гэж байна. Бидний одоо тухайн зүйлийг яг үр дүн үйл явдлаар нь харах бус тийм үү тухайн зүйл дээр ямар нэг тухайн үр дүнд эс хамаарсан зүйлийг нэмж хачаарлаж үр дүн гаргаад байгаатай маш гүн холбоотой байдаг шүү гэж өнөөдөр энэ одоо та нартайгаа ярилцаж байгаа гэрэл дэлгэцээрээ хуулахыг хичээлээ. За тэгээд дээрэс нь одоо мэрэгчлэр нь дуутахаас илүүтэй хүн гэдэг чанараар дуудах хэрэгтэй байдаг юм байна. Бид нар бол тухайн мэрэгчлийг эзэмшлээ гэдэг мэрэгшилтэн боллоо гэд өөрийнхөө мөн чанарыг алддаггүй. Тийм болохоор бүх хүн энэ хорвоод онцгой байдгийг хүсдэг шиг тухайн хүнийг яг мөн чанараар нь онцгой нэгэн сүнс гэдгээр нь хандан харьцах юм бол чиний амьдралд мөн эерэг таатай нөлөөлөл ихээр гарнаа. За энд их сайхан асуулт байна. 2025 оноос үндэсний бичиг үсгээ төрийн хэрэгт ашиглана гэсэн. Энд сэтгэлгээний зарим асуудал гарах болов уу гэж мэдээж гарна. Ягаад гэвэл танаа үеийнхэн одоо энэ кирилл бичгийн давлгааныхан зуршлаасаа салах хэрэгцээтэй болно. Өөрөөр хэлбэл нэг хэсэг дадаад тийм нутаг шуулаад олон ном зохиогоод олон оюуны өв бүтээгээд энэ бичгтээ дадсан дадал чинь ингэж өөрчлөгдөнө гэдэг чинь нэг хэсэг л төрийн хэрэг алдуурна гэсэн үг. Эсвэл юу? Тэ. Өөрөөр хэлбэл Монгол бичиг буцаж дасал болтлоо. Юу яа? Төрийн албан бичигүүд алдагдана. Тэгэхээр Монгол бичгийг төрхөөс мэддэг өвөр монголчууд төрийн албан хаалтыг ихээр хийн. Тэгэхээр энэ бол халах монголчуудын
ажлын байрыг унгааж өвөр монголчуудын ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын төрлийн асуудал л да. Би зүгээр улс төрийнх нь үр дүнгээр нь ярьж байгаа шүү. За тэгэхээр ерөнхийдөө манайхан бас энийг бодох хэрэгтэй юм шүү. Яагаад 2025 онд гээд тийм ээ ийм юм оруулж ирсэн гэдэг чинь магадгүй бас санаатай байж магадгүй. Тэгэхээр өвөр монголчуудад чинь нөгөө нэг хятадын нутаг дэвсгэрт байснаа хэдий ч одоо өөрсдийнхөө өв бичгийг хадгалсан гэдэг маш өндөр үр дүн байна. Тийм үү? Тэр одоо хэдийгээр тэр их сайшаалтай хэрнээ одоо крил бичгийг чинь одоо 60 жил ашиглажлаа шүү дээ. Энийг бичиж байсан одоо халах монголчуудын чадвар унаа гэсэн үг шүү дээ нөгөө талдаа. Тэгээ одоо би ч гэсэн 25 онд гэдэгт чинь юу байхгүй шүү дээ. Хичнээн одоо бичсэн ч гэсэн төгс бичиж чадахгүй шүү. Төгс бичиж чадахгүй. Тэгснээр нөгөө төгс бичдгүүд нь ажлын байртай болдог. Шууд үр дүнтэй л дээ. Төгс бичгүүд нь ажлын байртай болно. Гэхдээ тэнд төгс бичгэнд бол хүүхдүүдээ одооноос маш сайн сурах хэрэгтэй юм шүү дээ. Гэхдээ хүүхдүүдийн үе болгоод альцгийн нэг үеийн өвөр монголчууд ажлын байрыг эзлээд өөрсдийнхөө удамшсан байр суурийг хадгалчихна л да. Тэгэхээр энэ дээр бас бодолтой хандах юмстай байна. Тэгэхээр яах вэ? Альва улсын хувьд бичих нь урт хугацаанд нэг хэлбэрээрээ тогтсон дээр байдаг. Тийм учраас би танаа 60-аад жилийн түүхтэн энэ крил бичгийг хүндэтгдэг. Тийм үү? Энэ дээр нөгөө нэг язгуур үг нь төдийчлэн тод анзаарагддаггүй ч гэлээ. Сэтгэлгээний хувьд танад бүрэн дасан зогтсон учраас энэ сэтгэлгээнийхээ дагуу өв соёлоо хадгалж болно гэж боддог шүү. Тийм байна. Гэхдээ энэ одоо босон уламжлалаа сэргээе янгод эцэг гэсэн ч гэсэн энд одоо улс төрийн үүднээс бас улс төрийн шууд үр дүнгээ харах юм бол одоогийн нөгөө өндөр чадвартай хүүхдүүдэд тэрчлэн устгах гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэ? Яг энэ крил бичгээр төгс эзэмсэн төгс уран бүтээл бүтээж байгаа хүүхдүүдийг тэрчлэн унгаана гэсэн үг. За тэгээ түрүүн бас хэлжсэн одоо жишээлбэл багнасанд ямар нэг юм даниа гэсэн үг байдаг, агаа гэсэн үг байлаа. Эвгүй сэтгэл төрүүлсэн бол цаанаасаа дургуутсах тийм сэтгэл байдгаа гэж түрүүн бас буурал хэлсэн. Тэгж яхад энийг одоо сонссоор аж энэ бат жаргал доштын дүү одоо надад өдөд байгаа мó хайшаа. Аянх танадаа талархаж байна гэдэг дургуун урж шүү харин. Чи харин байна гэдэг үгэндээ дасмаар юм. Дасахгүй би тэнд дургуй. Би дургуул бол дургуугаа хийзэж би тэнийг өөрчлөхгүй. Тэгэхээр ийм байна. Монгол үгийн санаас чамаас болоод ана гэдэг үг хасагдлаа. Энэ хүмүүс нь дуртай хүмүүс нь сонсон. Дуртай хүмүүс биш. Яг энэ үзэл бодлоо тулгах чинь чи илүүрхэж байгаа байхгүй юу? Шал дэми хариу үйлдэл үзүүлж байна. Хувийн орон зайд байж болох ч гэсэн нийтийн орон зайд чи дургууг илэрхийлэх ёсгүй энэ чи бүдүүлэг. Тэгээ би илүүрхэж чинь энэ дээр. Туцсан юм нь хаа байна? Энэ дээр. Тэгэхээр энэ чинь дутхын ямар орон зай үүсгэх гэхээр ана гэдэг одоо нэг цаг үед хүндлэлийн илэрхийлж болж байсан. Ялангуяа баруун зүгийн аялга хилэнд чи томор нөлөө үзүүлж байна. Гэхдээ би хувь хүн тийм учраас дургуй гэж хэлнэ. Тэгвэл би энэ дээр чинь бас өөрийнхөө дуртай юмар яриад ор хөнжлөө ярмаар байна. Яг гэдэг хинэн болдог хийх. Чи надад садар самуу юм яриулах уу? Эсвэл чи ане гэдэг үгэн дээр ил тод одоо нөгөө дургуцлаа илэрхийлж явах уу гэдгээ сонгодог. Би ил тод дургуцлаа. Тэгвэл би ч гэсэн чамд ил тод дургуцлаа илэрхийлнэ. Та тэгээ ор хөнжлөө яа. За ор хөнжлөө яриараа өөбөрлөө. За тэгтээ ор хөнжлөө ярьлаа. Та тэн дээр жишээлбэл ингээд илүүрхэх болон тутахаа ор хөнжил дээр илэрхийлэх хэрэгтэй. Жишээ авч чадах уу? Илүүрхэх чинь одоо өвгтэй холбоот ч юм уу те? Энэ дээр бэлгийн мөлжөөлгүүдийг ярьж болно шүү дээ. За гэж завсарлаа. Завсарлахгүй. Яг нэг хэрэгтэй үед дээр завсарлах ямар ядаргаатай юм бэ? За хэдэн минутын дараа одоо илүүрхэх ба дутах гэсэн одоо зан аршингийн тухай бид нар ярьж байгаамаа. Тэгээд бэлгийн мүлжилгээний тал дээр энэ дээр жишээ авч ярья гэдэг чинь. Тэгэхээр илүүрхэх дутах гэсэн энэ зан авирын талаар маш сайн ойлголт авах хэрэгтэй байна. Янз янзын жишээн дээр. За ингээд төр завсардъя.